сайн байцгаана уу? Ижин болон үзэж байгаа та бүхэндээ энэ хорон мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ манифест гэж юу? Манифестыг хэрхэн их талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. За эхлээд манифест гэдэг нь юу вэ гэдгийг товчхон тайлбарлая. Манифест гэдэг нь таны хүслийг бодит болгож таны өмнө, таны гар дээр бий болгож гаргаж ирэх гэж ойлгож болно. За манифест бол 100% таны итгэл үнэмшил дээр тулгуурладаг байна. Та манифест итгүүл таны манифест биелнэ гэсэн үг. За тэгээ мөн сэтгэл хөдлөлөөр баталгааждаг. Төсөөлөн бодох чадвар хэрэг болно. За мөн та манифест анх удаа хийж байгаа бол та хамгийн бага биелэж болох зүйлийг ихлэ бодох хэрэгтэй. Тэгээ багаас сахисааргаад таны энерги улам хүчгийн хэрэг та илүү том зүйлийг хүсэж олно гэсэн үг. За энергийн талаар би өөр дугаар дээр ярив. За ингэдэг байна. За одоо манифестыг хэрхэн их вэ гэдэг алхмуудын талаар ярив. За нэг гэх юм бол эхлээд та хүслээ цаасан дээр бичихтэй одоо цаг дээр. За юу ч хийж болно. За жишээ нь өнөөдөр би нэг жишээ авъя. За би дэлгүүрт орлоо. За дэлгүүр ороод нэг зайрмаг авсан чинь. За худалдагч надад үнэгүй зайрмаг авч өглөө. Тэгэхээр худалдагч надад үнэгүй зайрмаг өгсөн. Гэт цаасан дээр биччихлээ. За дараагийн алхам нь болохоор одоо энэ хүслийг та төсөөлнө. Нэг бодит одоо болж байгаа юм шиг төсөөлнө гэсэн үг. Та дэлгүүрт ороод нэг зайрмаг аваад очиад таасан дээр бичүүлсэн чинь худалдагч өнөөдөр наа зайрмаг чинь нэг дээр нэмэх нэг урамшуултаагаа та дахиад нэг зайрмаг үнэгүй аваарай. Ингээд төсөөлөх нь. Яг тийм зүйл болж ийн гэж төсөөлнө. Гурав дахь алхам нь болохоор та одоо худалдагч хийж хэлэнгүүд та ямар сэтгэл гарах вэ? Тэрийг гаргана гэсэн. Ямар гоё юм бэ? Дахиад нэг зайрмагтай болчлаа. Ямар гоё юм. Гэт баярлж байгаа реакшн сэтгэл хөдлөлөө гаргаж ир та тэр манифестыг баталгаажуулж өгнө гэсэн. Дөрөвт нь олонгод мэдээж баталгаажуулаад та тэрийг тамгаллаа. Тэрийг орчлын ертөнцтэй илгээлээ. Орчлын ертөнцтэй талархлаа. Миний манифестыг биелүүлж өгч байгаа талархлаа. Болоо. Маш амархан байна. За тэгэхээр та бүхэн одоо нэг хийгээд үзье. Яагаад гэвэл хийвэл маш үр дүнтэй байгаа. За эхлээд та бүхний хүслээ бодчих. Тэрийг цаасан дээрээ бичих. Яг одоо цаг дээр. Тэгээд үсрээл нэг 10-аас 15 секунд л би танд та бүхэнд аян сонсгоно. Тэр аян дээр хүслээ бодно. Яг тэр дэлгүүрт ороод би орно саяны зарим миний хүслээ бодно. Дэлгүүрт орлоо. Гэт нөгөө болж байгаагаар хүслээ бодох нь. За битсэн бол одоо аян сонсъё. Нүдээ наад гой тухтай байрлаа суугаарай. Ингээд та нэг манифест хийчлээ. Маш амархан байна. Тэнгэл орчлын ертөнцид талархлаа. Баярлаа. Талархлаа. Чин сэтгэлээсээ талархлаа. Манифест хийх юм амархан байна. За манифест хүмүүс яагаад бэлдгүй вэ гэж асуудаг шүү дээ. За яагаад бэлдгүй вэ гэх юм бол манифестээ саяны манифест хийчихэд та мартах хэрэгтэй. Зүгээр март. Хүмүүс хэрэлдээд шүү дээ. Яагаад манифест маань бэлгүй байгаа юм болоо? Мөнгө хизээ орж ирэх юм болоо гэж хэрэлдээд шүү дээ. Эн чинь шал худлаа юм биш үү? Бэлтгүүл юм биш үү гэж хэлдэг шүү дээ. Үндэ таны та хүслээ сэтгэл хөдлөлөө идэвхжүүлээл тамгалаад орчлын ертөнцтэй илгээсэн бол тэр маань орчлын ертөнцтэй аясаар цаг хугацааны эрхийг танд буцаал хизээ нэгэн цаг таны хүсэл чинь биелгээл ирнэ гэсэн үг. Энэ орон та яах нь вэ? Нөгөө хүслээ хичээл мартаал сайхан тайван сайхан байх нь шүү дээ. Юусоо эргэлзэж болохгүй. Хэрвээ та манифест эргэлзээд итгэхгүй л ах юм бол огт биелэхгүй. Мөн хүлээгээл ах юм бол биелэхгүй шүү дээ. Мэдээж дээ өдөр болгон бодоол өөстө орчих байсан. Энэ биелэхгүй маньста худлаа гэл эргэлзэл өөс итгэхгүй ах юм бол хизээж биелэхгүй. Зүгээр нэг бодлоо мартахгүй ах юм бол хизээж биелэхгүй. Маш амархан. Ийм л ах манифест их ийм амархан байна шүү.
За та бүхэн маань дахиад өдөр болгон манифест хийгээд үзээрэй. За өнөөдрийн дугаар маань ингээд дуслаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.